Өнөөдрийн байдлаар Rio Tinto компани оюут толгойд жилийн 11.1% хүүтэй зээл олгож, олгосон зээлийн хүүгийн хэмжээ л гэхэд 5.7 тэрбум долларт хүрээд байгаа юм байна. За цаашдаа 10 жилийн дараа гэхэд зөвхөн хүүгийн төлбөр нь авсан зээлийн хэмжээнээс 2.8 дахин их болох тооцоол гарсан байна. Иймээс ч улсын хурлын 89 гишүүн гарын үсэг цуглуулж оюут толгойн хувь нийлүүлэгчдийн санхүүжилтийн хүүгийн хувь болоод онтрегийн лицензийн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хянан шалгах төр хороо байгуулан тогтоолын төслийг өргөн барьлаа. Хувь нийлүүлэгчдийн зээл буюу харилцан хамаарал бүхий этгээд буюу Rio Tinto-гоос толгой компаниас охин компанид олгосон зээл байна. Энэ 11.8 тэрбум долларын зээлийн хүүн өнөөдрийн тооцоолоор бол 11.1%. Энэ бол Монголын өнөөдөр төрийн болон хувийн хвшлийн гадаадын зах зээл дээр босгож байгаа мөнгөн дүнгийн зээлтэй харьцуулахад 2-4% даруй их байна. Тэгэхээр мэдэгдэхүйц өндөр үнэ гэсэн үг. Энэ 11.8 тэрбум долларын зээлийн 5.7 тэрбум нь буюу ойролцоогоор 49% зөвхөн хуримтлагдсан хүү байгаа. Зөвхөн хуримтлагдсан хүү гэсэн үг. За тэгэхээр нэгдээ үндсэн зээлийн 94%-тай тэнцвүүц хэмжээний хүү хуримтлагдсан байна. 10 жилийн дараа хуримтлагдсан хүүгийн хэмжээ үндсэн зээлээс 2.8 дахин илүү болох тооцоолоо. Тэр энэ өөрөө байж болохгүй зүйл. Мөрдөн шалгах чиг үүрэгтэй юм шалгахаараа буюу нэлээдгүй одоо улсын нууцад хамаарсан материалуудыг татаж авч үзэх өнгөрсөн хугацааны санхүүгийн аудитын тайлан гэдэг ил гарч байгаагүй олон материалууд руу бол одоо энэ төр хороо орж ажиллана. За толгой компани нь охин компанид өндөр хүүтэй мөнгө зээлүүлж эргээд олох ашигын дийлэх хувийг нь хүүгийн төлбөр хэлбэрээр суудхан авах санхүүгийн схем угсарсан нь оюутлогын бүлэг ордоос Монгол улсын хүртэх ашигыг улам бүр бууруулж байгаа үйлдэл гэж улсын хурлын гишүүд үзэж байна. Иймээс хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгасан зээлийн хүүгийн асуудлыг дахин авч хэлэлцэх эрхийнхаа хүрээнд 2025 онд багтаан гэрээг сайжруулахгүй бол цаашид өөрчлөх боломжгүй байдал үүсэх юм а. За нөгөө төгөр оюутлогод хийсэн аудитын шалгалтын дүнг улсын нууцад авчээ. Тэгвэл аудитын шалгалтын дүнг нууцаас гаргаж олон нийтэд ил болох ёстой гэж үзэж байна. За тэгэд оюутлогын одоо аудит хийсэн тайл нь улсын нууцад байгаа. Энийг улсын нууцаас гаргах ёстой. За тэр аудитыг бол уншсан. Монгол улс бол яг энэ гэрээгээрээ одоо энэ мөрдөж байгаагаар явах юм бол хизээч ашиг олохгүй. Зөвхөн хүүний хүү төлсөөр л тэгээд бүх юм дуусах болно. Ер нь бол оюутлогын аудитын төвлөлтийг хийгээд улсын хурлд өгсөн байж байгаа. За гишүүд болоод иргэд нууцаас орох ёстой гэдэг ийм асуудлууд тавьдаг. За бид бол тэр одоо тагнуулын ерөнхий газрын дүгнэлт тэмийг үндэслээд болно гэвэл энийг бол нууцаас арахад бидний хувьд бол яах нь зүйл бол байхгүй. За хянан шалгах төр хороо хийх бас нэгэн ажил нь оюутлогын бүлэг ордын нийт баялагын 32%-ийг нь эзэмшиж байгаа Онтре компани 2 лицензийн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудал нэдэгдэж байна. За 2009 онд оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж байхад ажлын эсхийн дараагаар ажиллаж исэн эрхмүүдийн зүгээс ч Онтрегийн лиценз дээр тусдаа хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах ёстой гэж үзэж байна. За Онтре бол өөрөө оюут толгой бүлэг ордын хил цагт стратегийн бүлэг ордын хил цагт аль бие ёсоор орж байгаа 2 лиценз байгаа. Энэ 2 лицензийн эзэмшилтээр одоо хүртэл Монгол улсын эрх ашигыг хангасан гэрээ хилцээр хийгдэг байгаа. Тухайн үедээ бол энэ Онтре оюутлогын нэг хэсэг болно гэж яригадаад одоо тийм захиа бичиг нөгөө талаас аваад явж исэн юм байна лээ. Тэгээ нэгэнд өнөөдөр гэрээ хийгдэг байгаа бол бос тийм одоо алдагдaltaй юм болоогүй шүү дээ. Муучин болоогүй. Ягаад гэвэл шинэ нөхцөл байдалд 15-6 жилийн дараа бид чи ихэн сурлаа шүү дээ. Одоо сайхан гэрээ хийхдээ бүр илүү. За ийхүү оюутлогын бүлэг ордоос Монгол улсын хүртэх ашиг нэмэгдүүлэхийн тулд нэн тэргуунд толгой компаниас нь олгосон зээлийн хүүг тооцсон гэрээний нөхцөлийг шалгаж Монгол улсын эрх ашигт нийцүүлэх. За мөн Онтрегийн 2 лицензээр шинээр хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж өмнөх алдаагаа давтахгүй байх шаардлагууд нэрлэгдэж байна.